Бид нар бас уламжлал ёсоор гэгдсэн түүхтэр нэг сарын нэг үйл явдлыг хин нэгэн том Монголын түүхтэй холбоотой түүхэн хүний талаар намтар явдаг. За энэ удаад хазгар шар хожид Оспан түүний одоо тарьсан хэрэг явдал гэх юм уу да. За тий том хүн бас биш юм а тий. Биш зөвөр гэгдсэн түүх юм да. Нэг маргаантай. Хэдэн жилийн өмнө үлээ нөгөө Батцаанд ч очиод ард түмний баатар гэж хэлээд нэг энд арьсаа болуулгаа шахсан шүү дээ. Өстрөө авахгүй шүү дээ гэж чинь. Баяулгэд авсан байж магадгүй. Зүгээр энд бол мань хүн алдсан баг тий. Тэгээ эн чинь ингээд нэг тийм яг үнэхээр хэн байсан юм бэ гэдэг нь юм ойлгомжгүй үлдсэн хүн баггүй. Тэгэхээр бас энэ хүнийг бас нэг ярил зүгээр юм байна. Эн чинь манай баруун хөлийн тулгаралт, байтугуудын тулгаралт гэдэг чинь энэ хүнтэй очиж холбогдож байгаа. Тэгээ яаж яваад бид нэр эхлээд бууз өсөг өгөө дэмжиж ийсэн аа. Сүүлдээ болоод хоорондоо байлдаад. Тэгээ одоо манай их олон Хэлчин Баатрууд байгаа шүү дээ. Даваад орж Гиван тэгшээ гэд тэр тулгуурлалтаар төрсэн баатрууд шүү дээ. Тэгэхээр энэ хүний намтартай холбоотой хэрэг явдлыг тухайн үеийн 1930-ад оноос 45 оны хооронд үйл явдал болж байгаа шиг юм тий. 40-од оноос. 40-од оноос уу? 40 оны ихээс л юм да. За тэр үеийн нөгөө бүс нутгийн нөгөө миний алдарт асуултаар эхлэе. Хоёр бүс нутгийн нөхцөл байдал ямар байгаа? Ер нь 30-40-од он гэдэг бол Монголын баруун хэл нэгдүгürt хэлээ шугам байхгүй, тодорхой биш. Энэ хэлээ шугам тодорхой биш байсан нь бол бүр 1910-ад оны үйл явдалтай холбоотой тэр үед чинь торгуудын Паван тэргүүтэй нөхдүүд одоо баруун Монголыг авна эзлэнэ гэдэг ингээд бас цагаан дүнгийн байлдаа энтер гэдээ бас хэсэг байлдаан болж исэн юм. Юутай тэгээд яг бид нар өөрснөө энэгээр хэлэн шугам явж гин гэж үздэг. Нөгөө талаас бол тэр нэг тогтоохгүй юм уу, тогтоосон ч юм уу. Тийм зүйл байхгүй. Яг л 30-ад оны Шинжаан гэдэг үл их сонин юм болж байгаа юм. 30-ад он гэдэг чинь нөгөө Хятадын дотоодод иргэний дан яваад дуусчихсан үе. За тэгээ Гоминдан засгийн эрэхэнд гараад ирсэн. За Хятадын коммунист нам гэж бас нэг тустай харимтай нам бий болсон. Ийм үед Шинжааны захирагч байсан Шинши Цай гэж хүн байна. Энэ хүн бол ерөнхийдөө эхлээд Хятадын коммунист намын талыг баримтлсан баг. Яг тэгвэл Бээжин чинь хол штэ хааж байсан. Нөгөө Чангаши сууж байгаа Бээжин маань. Гэтэл одоо Шинжаан чи яг хажууд нь зөвлөлд орсуулсан шүү дээ. Тэ? Тэгээ зөвлөлд орсуулсан хэрвээ янз бүрийн одоо бодлого явуулах юм бол тэр Шинши Цай чинь судал дээрээ тогтохгүй нь ойлгомжтой байхгүй. Тийм учраас нөхөр болж байгаа юм. Тийм зөвлөлтийг дагсан коммунистуудыг дэмжсэн бодлого барьж ирсэн нөхөр байна. Хятадын коммунист намын хувьд ч хэний хувьд ч зөвлөлтийн хувьд ч гэсэн Шинжаан их хэрэгтэй. Юугаар хэрэгтэй юм гэхлээр нөгөө Хятадын коммунист нам нийлүүлэх зэвсэг техник хэрэгсэл чинь Шинжаанаар дамжиж орж ирдэг. Яг тэгвэл нөгөө манжуураар орох гэхлээр манжуур чинь Японы мэдлэлд орцсон. За далайгаар зөөнө гэж байхгүй тийм ээ. Тэгэхээр зэрэг Шинжаанаар дамждаг. Тийм учраас энэ Шинжаан бол тэр одоо агуулгаараа их чухал бүс нутаг байсан. 1936 онд Хятадын коммунист намын Жангатогийн айрам гэж одоо айрам Шинжаан руу орж ирсэн. Тэгээ орж ирэхэд энэ Шинши Цай бол тэрийг тусч яваад айрмын өөрийнхөө цэрэгт нэгдгээд дарга нарын өөрийнхөө айрамд албан тушаалгууд ингээд л жигтэйхэн явсан баггүй. 1939 оноос эхлээд ерөнхийдөө энэ Шинши Цай бол за би ингээд нэлээд баталгаатай болчлоо. Зөвлөлтийн намайг дэмжиж байна. Хятадын коммунист нам дэмжиж байна гэд тэгээд энэ Шинжаан дотор байгаа өөрийнх нь ноёрхлын эсрэг бослог гаргасан нөхдүүдийн зэвсэг мэсгийг хураах ажил хийсэн байгаа. За энэ дотор нөгөө алтан хасгуудын бууз зэвсгийг хураах ажил эхлээд тэгээ энэс болоод нөгөөдөл нь дургуйцаад бослог хөдөлгөөн гаргаад тэгээд энэ одоо хэд хэдэн босгочд гарч ирсэн. Нэг дотор одоо чи тэр өнөөдөр ярих гэдэг энэ хазгар шар Оспан гэдэг хүн чинь нэг бослогын толгойлж гарч ирсэн ийм хүн л дээ. Одоо зураг нь
энэ харагдаж байна. Яг энэ бол Алтай хасгуудын тухай бид нар казахуудын тухай бид нар бас нэг ойлголтоо зөв болгох хэрэгтэй байна. Эдгээр бол яасан бэ гэхээр 17-8 дугаар зууны үед нөгөө зүүн гар эзлэгдээд зүүн гарын хядлага яваад тэгээд энэ Шинжааны нутагчийг эзгүүрээд ирсний дараа Казахын хаант улсуудаас зарим нэг нь ялангуяа одоо энэ нүүж ирсэн улсууд бол дунд жузаас нүүж ирсэн хүмүүс л дээ. Дунд жузын Корея өмгийнхэн нүүж ирсэн юм төгд. Тэгээд дараа нэг хэсэг нь манжи мэдлэлд ороод нэг хэсэг нь хаант орсон мэдлэлд орж штэ. Тэгт нь энэ Алтайд байсан Корея өмгийнхэн бол манжи хаант алба бариад манжи албат болоод үлдсэн. Ийм хүмүүс аахгүй. Тэгээд эднэр бол нөгөө хятад хурж ирээд дээрээс нь тэр зэвсэг ураагаас гадна мал хөрөнгөний хурааж эхэлсэн баг. Энд ч одоо нөгөө зөвлөлтмагийн бодлогоо явуулж эхлэв штэ. Зөвлөлтийг дагж байгаа нөхөр чинь. Тэгээ ингээ мал хөрөнгөний хураагаад хятад тариачтад хуваагаад одоо тэр чинь өлсгөлэн болж байгаа энэ төр гэдэг юм яриад. За энэс болж л одоо энэ бослогууд гарсан. Расхан гэж нэг толгойлогч байсан, Эсим гэж нэг толгойлогч байсан, Аспан гэж байсан. Эндээс одоо хамгийн амжилттай байлдаж одоо байлдсан нь бол энэ Аспан Баатар л да. Манай бараа өмгийнхэн Асманч гэж ярьдаг. Тэг. Аспанч гэж ярьдаг, Асманч гэж ярьдаг. Бараг тийм харуул байдаг баг шүү. Хараал байдаг баг шүү тий. Тийм. Османы нөгөө ховдод өссөн учраас нөгөө казахуудын чинь Османы үлдэгдэл гэдэг. Тэгж муудалж сайдчихлээсэн. Тэгээ би нөгөө манай баян хэлгийн ховдын казахууд бол нэг овгийнхан бол мөн. Тэгтээ тэр Аспаны үлдэгдэл биш л дээ. Яг гэвэл эдгээр чинь бүр тэр Хатанбаатар масар живийн дугаар дээр яриа өстэй. 10 хэдэн онд орж ирсэн юм а гэд. Тийм. Яг гоо дараа нь энэ Аспаны үед бол бас нүүж ирсэн улсууд бол бий. Яг бол тэнд нь дайм болоод байгаа юм чи. Манайд бол Осман гэж яхаар Осман гэдэлчүүлээ аманд амар багасаа хилээс орцсон учраас энэ Шинжааны бүс нутагч нөгөө хятадын сонирхол байхаас гадна Оросуудын сонирхол. За тэгээд бас монголчууд ч гэсэн байдаг учраас тэнд Монголын сонирхол бас байсан баг. Монголчууд байлгүй байх. Энд ч одоо юу шүү дээ. Ижил мөрнөөс буцаж ирсэн халимгуудыг чинь одоо торгууд, дөрвүүд тэ янз бүрийн Авг аймгийнхан буцаж ирсэн. Тэдний чинь ингээд энэ Шинжаан баруун Алтайд сууршуулсан. Тэндээс одоо өнөөдрийн Монгол улсын бүрэлдэхүүнд байгаа нь ерөөсө ганцхан Ховд аймгийн булган сум шүү дээ. Энэ шээрийн тайшин торгуудууд гэж чин сэтгэлд шин торгуудын хөшөөгдөг. Тинч бас цааталтаа хэлийн цааталтаа хуучин торгуудын хөшөөг бор тал гэж газар байна. Тэнгэр уулын одоо юунууд дөрвдүүдэн тэнгэр ууланд байдаг л хошуудууд нь байдаг лөө. За ингээд тэнд чинь цахарууд байна. Тэ? Гэт ингээд бас монголчууд нэлээд байдаг учраас манайхан бол бас мэдээж тодорхой хэмжээний сонирхолтой байсан л да. Гэхдээ 1900 одоо 39-40 оны үед бол энэ нөгөө Алтан казахууд бослог гаргаад ирэхэд бол эхэндээ манайхан жоохон юутай болгоомжилж хандсан байна. Яг гэвэл нөгөө Шинжааны амбан зэрэг шинсэт цай чинь зөвлөлтийн талыг баримтлагч штэ. Тэгээд тэрний эсрэг бослог гаргаж байгаа хүмүүс аахгүй. Тийм учраас манайхан жоохон болгоомжтой эхэндээ хандж байсан. Гэтэл 1942 оны 8 сард Чанкашигийн гэргий Сум Мэйлийн гэж хүүхэн байсан. Чи нэг ихчдүү 3 сум гэж их алдартай хятад түгэнд алдартай 3 бус хүүгийн нэг л дээ. Нэг нь Чанкашигийн агуу болсон, нэг нь Сун Ятсэнтэй суусан, 3 дахь нь Сун Зэвэнтэй суусан. Ийм 3 ихчдүү 3 сум гэж байдаг. Тэгэд энэ Сум Мэйлийн чинь юунд очиод Шинжаанд очиод тэгээ шинсээ цаг ятгаад за 1942 оны 8 сар гэдэг бол Зөвлөлт Германы фронт дээр байдал их хүнд байсан үе. 41 оны өвөл германуудыг буцахад Москвоос ухар хадсан. Гэтэл 42 оны зунаас Германы шин давшилт эхлээд өмнө зүг рүү цөмрөөд Сталинградыг тулж ирээд Германы зэрэг Кавказыг эзлээд ерөн тэгээд Кавказын нефтийг булгаад авчих юм бол тэгээд
зөвлөлт Орос улс, зөвлөлт холбоотой улс бол нефтгүй болоод дайнд дуусах ийм магадaltaй үе байсан л да. Тэгээ ийм үед бол Сүммэлийн очиж шинжээ цай гятгаад Бижина зөвлөлтийг даггаа болио тун удахгүй наадуулчихна. Ингээд ялагдана. Дуусна. Тийм болохоор зэрэг чи Гоминданыг даг гэдэг. Тэгээд шинжээ цай ерөн зөвлөлт Германы фронтын байдлыг харж байгаа. За эдгээр ч ер нь айдар хүн байна. Эртхэн Гоминданыг дагыг шийдсэн юм шиг. Тэнгүүтээ мань хүн чинь шууд байран дээр 180 градус сэргээд нөгөө өөрийнх нь найрамд орсон коммунистууд байгаа шүү дээ. Офицерууд бүгдээр ингээд бүгдээр ингээд мэрэгчлээд будахын будаа шоронд хийгээд ингээд Гоминданы нэг хэсэг болоод иргэцсэн. Энэ маань юу болж хөвж яах гэхээр зөвлөлтийнхэн одоо энэ нөгөө алтан газахуудын бослогод эргээр хандж эхэлж байгаа. Одоо эн чинь зөвлөлтийг дэмжигч шинжээ цайгийн эсрэг хийсэн бослого биш. Гоминдан руу урвсан шинжээ цайтай байлдаж байгаа хүмүүс аахгүй. Ингээд 42 оны сүүл 43 оноос эхлээд зөвлөлтийнхэн их сонирхож эхэлсэн. Манайхан одоо мэдээж энэ хавьд ч бол манай дотоодыг хамгаалах бол их идэвхтэй тагнуулын ажиллагаа явуулдаг. Тэр нь бол Баруун аймгийнхан чих явдаг байсан казахууд бас манай казахууч бас байлаа штэ. Тэгээд тэд нар энэ явдаг байсан. Одоо энэ дотор манай тусгай албатын түүхэн дурддагдаг гэх юм бол гэрэл чулуун гэж хүн бэ. Хамхааш гэж хүн бэ. Хоёр дүүгэр байдаг юм. Батбаярын дүүгэр, Батчаргалын дүүгэр гэж. Тэгээд чой гэж хүн байдаг. Энэ ховдын хүн баг. Сахан гэж бас казах бай. Бадам гэдэг. Энэ сүүлд нь баруун хилийн тулгуурлалтын үеэр халагдсан цоохор бадам гэдэг. Гэх мэт ийм олон тагнуулч тэнд ажилладаг, тэнд байдаг казахуудтай бослог гаргасан казахуудтай холбоо бариад. Тэгэд энэ 43 оны сүүлээр Маршал Чавсан зөвлөлт устдаа айлталж очиход Сталинтай уулзах үеэр энэ Шинжааны бослогуудын асуудал хөндөгдсөн байна. Тэгээ тэрний яг ярины тэмдэглэл энтрийн юу яасан байдаг л да. Оросууд тэр бичээд үлдээч гисэн байдаг л да. Тэгээ тэр ярины тэмдэглэл дээр бол нөгөө Маршал Чавсан танилцуулга хийж байгаа. Тэгэхээр манай тагнуул илүү сайн ажиллаж байна гэсэн үг ч дээ. Зөвлөлтийн талд манайхан танилцуулга хийгээд байна шүү дээ. Энд ийм босгочд би энэ төр гээд. Тэгээ энэ дотроос бол хамгийн хүчтэй нь бол энэ Аспан юм а гэж. Тэгээд тэгсэн чинь Сталин асуусан байгаа. Тэгээд энэ Аспаны та нар одоо яагаад дэмждэггүй юм? Зэвсэг хэрэгсэл яагаад өгдөггүй юм? Байхгүй юм уу та нарт гэж. Тэгэхэд энэ зөвлөлтийн элчин сайд Иванов гүй манай Монголын нөхдүүд бол жоохон бие яриад байгаа маа гэсэн баг. Тэрэнд нь жоохон маршал дургуутсан юм шиг байна. Бие ярьсандаа биш ээ. Бид нар одоо зөвлөлтийн талд зөндөө асуудалтай байд хариу өгөхгүй байна шүү дээ гэж. Та нар өөрснөө хариу өгөхгүй байна шүү дээ гэдэг. За одоо тэгээд 43 он гэдэг чи бас зөвлөлтийн талч одоо дайн байлдаан болж ирснийг ч хэлэхөө тэр алтан хууланд бүгсэн хэдэн казах нөхдүүдийн асуудал бол сонирн биш байсан ч гэж магадгүй л дээ. Тэгэд Сталин тийм үү тэгвэл ерөөсөө наадгайгаа дэмжих хэрэгтэй байна. Би одоо ер нь үүрэг даалгаврыг нь тэнд одоо 40 боо 40 винтов 40 автомат тим сум пулемет өг гэдэг. Тэгээ бүр маршлыг өөрөө бичлэн уулзч гэсэн баг. Тэгэд 44 оны 2 сар тухай цагаан сарын өмнөхөн энэ Алтайс өмнөд очиж Чавсан Маршал Чавсан бол Аспан Баатартай уулзсан гэж. Тэгээ уулзаад 2 или 3 хоног ч уулзсан байдаг. Тэгээ уулзаад тэд нартай яриа хэл хийгээд тэгээд чин 400 винтов 200 ППШ автомат 6 пулемет суур пулемет 30 гар пулемет 2000 гарнат 400 мянган сум энд одоо Аспанд бэлгэлж өгсөн байдаг. Тэгээ яг ер нь бол Аспаны нөхдүүд бол үе Монголын нутагт орж иж дээрм хийдэг байсан л да. Тэгээ тэрнээс хилийн отрядуудтай мөргөлдөх жижиг сажиг тийм асуудлууд бол гардаг байсан. Тэгээд тэр
одоо уулзалтыг тэмдэглэж үлдээсэн энэ байдлыг харахад бол юу байсан байгаа. Маршал бол хэлсэн байгаа нь яг ер нь бол та нар нэг одоо ингээд 38 39 оны үеэс эхлээд нэттуудаа тэмцээд ингэж одоо явж байгааг бол бид нар мэдсэн. Тэгээ одоо ингээд туслая гэж бодсон юм аа. Яг та нар бас баг зэрэг улгай дээрэм хийсэн явдал энэ төр гарсан байлээ. Тэр гээд. Тэгэхээр Аспан бол хүлээсэн байгаа. Тэр үнэн байна гэж. Бид нар хийсэн үнэн гэж. Тэгээд бид нар бол та нарыг ойлгож байна. Хэдийн дарлалд байгаа аргагуудад хоол хүнс дутаад ийм юм хийсэн байх. Одоо бид нар бол та нарт туслая. Хожмын өдөр ач тусан хариу гэж нэхэхгүй. Газар шороо гэж нь булаахгүй. Биднэрт бол одоо Казахын ард түмэн эрхчлөө тусгаар тогтнолоо олж лээвэл одоо болоо гэсэн юм ярьсан баг. Тэгээ энэ дээр энэ ярианы тэмдэглэлийг үзэхэд Аспан гэдэг хүн ямар хуу ойлголттой байг нь айгүй харагдаж байгаа байхгүй. Тэгэд хин Маршал Чаус хэлж байгаа байхгүй. Би бол та нарын тухай бүр Сталин багштай ярьсан гэж. Тэгсэн чинь Аспан өдөөс нь тэр Сталин гэдэг чинь Оросын хаан билүү гэж асуудаг. Тэгэхээр энэ хүний ойлголт бол нөгөө хаан засаг одоо мань хүнтэй бол Монголын хаан ирээд уулзаад тэгээ би чиний тухай Оросын хаантай ярьсан гэж хэлж гин гэж мань хүн ойлгоод байна шүү дээ. Тэгж хандж байгаа. Тэгээ өөрөө бол Алтан хаан болох сонирхолтой. Мань хүнд бол өөр тийм засаглалын хэлбэр одоо юу гэдгийг бүгд найрамдах улс арчилсан засаглал масаглал одоо тийм ерөөсөй байхгүй байгаа байхгүй. За тэгээд яг тэр Зевсгийг өгөө тэгээд Сталинд Ховдамыг булган сумаас хин Маршал Чаус цахилгаан явуулсан байдгийг. Би энэ цахилгааныг уншаад өгч энийг сонив. Москва нөхөр Сталинд энэ дээрээ Аспаныхны байдлыг нэлээд гүнзгийгээр мэдээд дараа нь эднэртэй лав харилцаа байгуулж уул авчирсан бэлгээ шилжүүлж өглөө. Аспаныхнаас туйлын их баяртайгаар хүлээн авч их баяр хийж байна. Жишээ нь Аспан болон Аспаныхан Алтайг лав чөлөөлж авч чадна гэж итгэж байна. Орос Монгол хоёртой халуун найртай байцгаахыг ихэд ярьцгааж байна. Аспаны байдал дуу цойтой зүгээр сайн хүн мэд, альва юмд их болгоомжилдог мэд, ер нь эдний хасгууд санаа муутай байдаг байна. Жишээнд юмд итгэх нь муу мэд юм. Би эндээ хэд хоног байж цаашх ажлыг нь харна. Манай хэлийн цаатгалын хятад цэргийн байдлыг дараа дахин мэдээлье. Чаулсан Алтай булган сумын нутгаас гэж. Илтгэх утас шүү дээ. Гэхдээ одоо тэгж Зевсгийг аваад явцсан чинь нэгдүгээр Зевсгээ өгсөн хэлэхэд хоёрдугаар ер нь энэ нөхдүүч нэг иймэрхүү хүмүүс байна шүү гэж хэлж штэ. Энийний цаана бол одоо ингээд эднэр одоо жишээлбэл халуун найрамдалтай байцгаахыг ихэд ярьж ийн гэдэг чинь тангархлахгүй байна. Тийм үү? Ер нь найрамдалтай байх юмсандаа л гэсэн утгатай юм яриад ийн гэсэн үг штэ. Хоёрдугаарт ер нь эдний асгуу санаа муутай юм аа. Энэ цаашаа яаж магадгүй юм байна шүү гэж Маршал Чаус энэгээр битүүхэн хэлж штэ тий. Одоо яах нь яаж мэдгэв дээ өөрхий 44 онд. Монголчуудын сонирхол за хятадын сонирхол тодорхой. Шинжаахурд мэдээж коммунистуудтай холбоотой Орос зөвлөлт холбоот улсын сонирхол байсан байж таарна. Тэрнээс гадна зөвлөлт холбоот улсын үед эдийн засгийн сонирхол бас Шинжаахурд байсан уу? Тэрийн сүүлд илэрч гарсан. Яг одоо энэ 42 3 оны үед бол тийм байгаагүй. Ер нь бол 44 оны сүүлээс эхлээд бол энэ Манхэттны төсөл гэж Америкийн атомын зэвсгийн төсөл их эрчтэй явж байгаа мэдээ бол тагнуулын албаны шугамар зөвлөлтийнхэн авч эхэлсэн. Тийм учраас одоо Курчатов физикч Курчатов те Пуужин технологийн одоо том эрдэмтэн Глушко гэдэг их олон эрдэмтдийг цуглуулад зөвлөлтийн атомын бөмбөгийн төсөл дээр ажиллаж эхэлсэн байхгүй. Тэгээд энэ дээр ажиллаж эхэлж байхад нэг том бэрхшээл гарсан уран байхгүй. Тэгээ уран зөвлөлтийн нутаг дээр хайж эхэлсэн. Энэ үед Шинжааны нутагт уран олдсон баг. Тэгэхээр зэрэг Шинжаан бол зөвхөн зэвсэг дамжуулдаг газар биш. Бас хажуугаар нь энэ чинь одоо атомын зэвсгийн түүхийн үед олборлох газар гэхээр энэ бол бүр маш чухал ач холбогдолтой газар болж хувираад байгаа байхгүй. Зөвхөн яг энэ 44 оны ихээр
тэр уран нь олдсон байсан юм уу би бас сайн мэдэхгүй байна. Энэ үед бол зөвлөлтийнхэн манайхантай явуулж исэн бодлого талаас нь аваад үзэх юм бол ерөнхийдөө гоминданыг баруун хил дээр нь чимхэд одоо Чанташиг л дуулууртай байлгах гэдэг шүү дээ. Дайн дуусаагүй байна. Тэ? Хятадын коммунист намаас засаг ирэхэд гарах уу, гарахгүй юу? Баталгаалга байна. Тэгэхээр зэрэг яаж хийж яагаад энэ Чанкашиг шордож яагаад тэ? Чихийн дуулууртай байлгах л ийм бодлого явж ижил гэж би хараад байгаа. Зүгээр яг тэр атомын төсөлтэй холбоотой хэсэг нь бол 45 оноос хойш илэрч эхэлж байгаа юм л да. Энэ Аспан дэргүүдээ нөхдүүд чинь тэгээд тэнд алтайдаа л хаан болно гэж яагаад Монгол Монголын хэл рүү халтаад монголчуудаа зөрчилдөд байсан юм уу? Тэрийг ярихын тулд нөгөө Аспаныхаа тухай өөрийнх нь бодол нь ямархан хүн байсан бэ гэдгийг ойлгох хэрэгтэй болчиход байгаа. Энэ хүн бол нэгдүгээр хувьсгалч биш. Тэр бол ойлгомжтой. Хоёрдугаарт тэр Чавсантай ирсэн ярины тэмдэглэлийг үзэхэд бол энэ хүн бол нэг юм байгаа. Тэгээд тэрнийх нь би хаан болох ёстой. Би Алтай казахуудын хаан болно л гэсэн бодолтой хүн баггүй. Тэгээд Алтай казахуудын хаан болохын тулд мань хүн хинтээ байлдах уу? Өөрийг нь хамаарад байгаа Шинжааны одоо эхлээд одоо тэр зөвлөлтийг дэмждэг байсан дараа нь гоминдан руу оруулсан шиншид сайтай л байлдсан шүү дээ. Тэ? Тэгээд тэр байлдахт нь зөвлөлтөөс тусламж үзүүлж байна. Монголоос тусламж үзүүлж байна. Ерөн зүгээр ингээ харж яхад бол нөхөр одоо Монголын хаан ирээд чи Шинжааны хаан бол гэдэг зөвшөөрөл өгсөн юм шиг л ойлгосон юм шиг. Тэгээд тэр шиншид цагийн эсрэг тэмцэл дундуур одоо ингээ нөгөө гоминданы цэрэг дайраад ирвэл нөхдүүд хүмүүсээ авч Монголын хэл рүү зугтаж ордог. Тэгээд нөгөө Монголын хэл байгаа учраас гоминдан цаашаа явдаггүй. Тэг бас зөрчил үүсгэхгүй бодоод байна шүү дээ. За заримдаа тэр чинь хөлийн шугам тодорхой биш учраас цэргүүд ороод ирэхээр нь манайхан наатлаас нь эсрэг үүсэж байлддаг. Тэр өдгөө бүр тэнд чинь бүтэн нис хонгоцны эскадрил очсон. Нөгөө эскадрилээр бөмбөгдөж ирдэг байсан баг тэр гоминданыг. Тийм учраас тэр үедээ бол мань хүн чинь ингээд Монгол зөвлөлтийн тал өөрийг нь дэмжиж байгаад байгаа байхгүй. За ингээд 44 оны эцэс 45 он гараад ирсэн чинь байдал өөрчлөгдөж эхэлж байгаа. Юугаараа өөрчлөгдөж эхэлж байгаа нь гэхэлэр 44 оны эцэст бол Шинжаанд энэ тэмдгүү бослог гарч ирсэн. Зөвлөлтийн ганцхан монголчуудаар дамжуулж Аспантай ажиллахгүй байгаа шүү дээ. Тэнд чи уугрууд байгаа, уугруудтай ажиллана. Одоо юу гэдэг өөр казахууд байгаа, халимгууд байгаа. Тэдэртэй бүгднтэй ажиллана шүү дээ. Тэгээ ингээд энэ бослог зэвсэгч бослог гараад эхлэхэд холжийн татар Фатих гэж байгаа бах тий. Уугар Мамад Баки, Казах Акбар Эспосийн халимг Фүчи гэдэг ийм удирдагчд гараад ирсэн байна. Одоо нөгөө Шинжааны захирагчийн эсрэг зэвсэгч бослог удирдах байгаа. Тэгээд энэ үед хаанаас ч юм бас Иван Шутовын хороо гэдэг Орос хороо гараад ирж байгаа. Тэрийг болоод ингээд албан ёсны дүүгэн тайлбарлахдаа энэ бол нөгөө Шинжаанд орсон цагаан орсуудын үлдэгдэл одоо тэгээ сүүлдээ одоо цагаан улаан яах өөрийнхөө эх орныг дэмжигээд ингэсэн юма гэж би бол эдээ юу бол нэг хэсэг нөхдүүдийг оруулсан баг л гэж бодож байгаа. Тэгээ яг тэр цагаан орсуудын паспортын барай хэвдэм байгаа юм шүү дээ тий. Тэгээд ингээд эднэр чинь ингээд таллаас хүчээ нийлүүлээд энэ үндэс сухсаа өөртөө үзэл бодол өөртөө хүмүүсийг нэгтгэхэд хүчийг нийлүүлээд энэ шинсэлцаатай байлдуулаад байна гэдэг бол цаана зохион байгуулалт явж байгаа байхгүй юу? Манай одоо зөвлөлт ах нарын зохион байгуулалт явж гин гэх юм уу та. За ингээд тэгээд 45 он гараад ирэнгүүт сүүлдээ эднэр чинь нөгөө төв засгийн газрынхаа эсрэг идэвхтэй амжилттай байлдаа хийгээд тэгээд ерөнхийдөө зөвлөлтийн зэрэг яваад орцсон билээ. Тэр дог манайхч орцсон билээ. Манайх орцсон гэсэн баримт ерөөсөө би энд огт үзээгүй. Тэгэхдээ одоо ингээд хүмүүсийн дуртгалаас хараад байгаад байгаа хөөхгүй. Жишээлбэл Ховд аймгийн Булган сумын өндөр настан Дондог гэдэг хүний дуртгал. Манай Булганаас 300 хүн очсон Булган сумаас.
Тэгээ тэдрээс 80-ыг сонгож аваад чой хожгор гэдэг хоёр үнээр удирдуулж ховог сайрлуу тентхийн монголчуудыг Хятадын дардлаас чөлөөлгсөн тушаал аваад явцгаасан гэж байна. Бид нар 1 сар овоод хош толгой хотуудыг тойрч Хятадтай байлдсан 8 сарын ихээр Хатан гул гэдэг газараар Оросын цэргүүд орж ирсэн. Гермавинто гэдэг буутай дайны туршлагатай цэргүүд ирээд мөн буудалцсан. 11 дугаар сар хүртэл бид нар овоод хош толгой алтан шар сум бууржин хав хотууд болон цагаан гол Чингэлийн цэставуудыг Хятад нохооч үлдээлгүйгээр цэвэрлсэн шүү дээ гэж. Оросын олон цэрэг ирсэн овоод хотоос 3 өдөр цувж ээж дууссан юм шүү гэж. Тэгэхээр зэрэг зөвлөлтийн цэрэгч орсон байгаа, манай цэрэгч орсон байгаа. Гэхдээ манайх бол маш тодорхой даалгавартай. Нөгөө тэнгэр уул, портал энтерт байгаа. Одоо нөгөө торгууд, хошууд, дөрвдүүдээ юунаас энэ Хятадын дардлаас чөлөөлсөн ийм даалгавартай байсан юм шиг байна. Ингээд нөгөө эн чинь нөгөө Османычийн хувьд байдлыг эргүүлчихэж байгаа байхгүй. Манай чинь урд нь бол ингээд баг хамгийн гол бослогын толгойлогч байсан чинь Перх идэл гинтхэн энэ тэнд олон бослог гараад тэгээд бүр зөвлөлтийн зэрэг орж ирээд Монголын зэрэг орж ирээд тэгээд нөгөө өрөмчий чинь эзлээд тэгэнгүүтээ тэнд засгийн газар байгуулсан чинь Оспан баг. Яг л Оспан бол захын нэг мужийн одоо юу гэх юм бэ? Биднийхэр бол Дорнод аймгийн Халахгүй сумын тэмдэл бослого хийгээ яваад байгаа юм шүү дээ. Тэр хооронд Улаанбаатар юу эзлэгдсэн байж шүү дээ. Ингээд шинээр Дорнод Туркестан гэж улс байгуулагдсан. Тэгээд тэр Дорнод Туркестан гэдэг улс байгуулагдахдаа Аспанд өчөө наад Алтай мужийн захирагч болоо гэж. Тэгээд яг энэ Аспан тэрэнд нь дургу яг эхлээд бол заа гэд хүлээж авсан баг. Одоо юу ч гүйснээс нэг мужийн захирагч байсан дээр шүү дээ тий. Тэгээд нөгөөдөг чинь мужийн захирагч болчлоо гэж бодсон чинь нөгөө Казахын хаан биш, Алтан Казахын хаан биш. Чи мужийн захирагч гэдэг чинь эрэгтэйгээс гадна үүрэгтэй нөхөр байгаа шүү дээ. Тэр чинь өрөмчөд дуудаж үүрэг даалгавар өгнө. Нөхөр дураараа ажиллаж болохгүй болж эхэлж байгаа байхгүй. Ингээд нөгөө Дорнод Туркестанын засгийн газартай нөхөр одоо муудалцж эхэлж байгаа байхгүй. Тэгээ ягаад бас муудалцж эхлэхэд ямар шалтгаан гарсан бэ гэхэлэр түрүү нөгөө ураангээ ярьж ирсэн шүү дээ. Тэгэнгүүт нөгөө зөвлөлтийн шинээр байгуулагдсан Дорнод Туркестан засгийн газраас асуудал тавиад бид нар танад ашигт малтмал олборлё гэд нөгөөх нь зөвлөлтийн зэвсэг одоо зэвсэг техникээр хангагдаж дээрээс нь цэргийн хүчин байж байгаа юм чинь төг та нар ор гэд. Тэгэд урааны олборлолт эхэлсэн тэр нь Алтай Казахын нутагт болж таарад. Тэгэнгүүт нөгөө Оспан ч дургуутсаж байгаа байхгүй. Үүний яахлаар би энд хаан надад хэлэлгүй юу улсууд ирээд газар мазар ухаад унавгээд тэгээд нөгөөдөг чинь төвтөгөө бас муудах нэг том шалтгаан тэндээс гараад ирж байгаа байхгүй. За хоёрдугаарт нөхөр бол тэр нөгөө зөвлөлтийн геологийн экспедицист бол өдөр болгон хүн явуулж хэлдэг. Яваа та нар. Тэгэхгүй бол одоо бид нар ерөөсө та нарыг зэвсгийн хүчээр зайлуулна шүү гээл. Тэгээ нөгөөдөл нь яг та өөр даалгавартай юм чинь юм ээгээдсэн. Тэгээд тэртээ тэрэнгүүд засгийн газраас нь зөвшөөрөл авсан ухааны бодоод идэг. Засгийн газар нь яг үндэ хэлэхэд Алтай Казахын одоо мужид бол ямар ч гар хөл байхгүй. Тэнд нөгөө захирагчаар нь Аспанд авигдсан. Цэргийн хүчин Аспаных тий. Ингээд тэгсэн чинь за тэр үед зөвлөлт холбоот улсын цөмийн зэвсгийн төслийг Лавренти Бери удирдахжсэн. Лавренти Беригийн чинь айгүй муу хүн, олон хүн алсан алуурчин гэдэл бид нар гэж ярьдаг штэ тий. Гэхдээ энэ хүн бол мундаг том зохион байгуулагч байсан. Энэ хүн бол зөвлөлтийн зэвсэглийн асуудал хариуцсан одоо яам тий. Тэр тунд атомын бөмбөгийн төслийг бол хариуцж исэн. Хэрвээ бишэл Бери энийг хариуцж байгаагүй бол зөвлөлт бодулс 48 онд атом бомбтой болохгүй байсан гэж бас ярьдаг улсууд байдаг. Тэгсэн Бериэд ийм боллоо гэж дуулгаж л дээ. Тэгсэн Бери амар уурсан гэж. Нэг уулын мухрын дээрэмчин одоо миний юу яах юм уу?
Төрчний ажлыг зогсоох юм уу? Тийм байхгүй доо гэд. Тэгээд тэрнээс болоод Аспантай Дорнод Туркестаны засгийн газар нь байлдаж эхэлж байгаа. Зөвлөлтийнхэн байлдаж эхэлж байгаа. Манайхан бол одоо дайсан болчихж байгаа шүү дээ. Хэлээр оруулна гэсэн ойлголт байхгүй болж байгаа юм. Нөгөөдөл чи өмнө нь бол байлдаад юу болохоо байгаад ирэхээр Монголын хэл рүү зүгтаж ирдэг гэсэн бол одоо Монголын хэл рүү өөрөөр ирэхээр манайхан өдөөс нь буудаад оруулахгүй болж эхэлж байгаа. Ингээ маань хүн бүгдийн дайсан болчихж байгаа. Ийм нөхцөл байдал үүссэн юм л да. Тэгэд Шинжаан бол тэгж тийм туслаад Дорнод Туркестан гэдэг улс бол удаагүй л дээ. Тэгтээ эн чинь 49 он хүртэл байсан шүү. Одоо бүгд найрамд Хятад улс байгуулагдах хүртэл байсан. Тэгээд энэ Хятад удирдлагатай хэлцээ нэгээд Дорнод Туркестаны удирдлагад Бээжин рүү нисэж хагаад бөөнөрөө онгоцны аваараар хүчгээсэн. Тэгээд зөрүүлээд 49 онд Хятадын ардын чөлөөлөх харин Шинжаан нутагт ороод тэгээд Шинжаан бол Хятадын ардын чөлөөлөх харин мэдэлд орсон л доо. Гэхдээ тэр хүртэл яаж яах гэхлээр нөгөө Аспанч бүгдийн дайсан болчихсон шүү дээ. Тэгэнгүүт нэг нөхөртэй болчихж байгаа шүү дээ. Комендант. Комендант ч Аспаныг ашиглаж эхэлж байгаа байхгүй. Тийм учраас манай тэр баруун хилийн байдаг улдын тултан одоо Хятадд бол Петешаны хэрэг явдал гэж ярьдаг л да. Энэ тултаны үеү дээр бол юу яасан байдгийг. Коменданы цэрэг энэ төр цуг орж ирж исэн тохиолдлууд бас байсан л та. Тэгээд Аспаныг устгах нь гэж жишээлбэл Дандрбаатар тэр үед чинь шоронд орсон байсан шүү дээ. Манай хүн чинь цэргийн хүнсний хэрүүлээс болоод нэг зөвлөлтийн офицер будаад алдсан. Тэгээд тэрнээсээ болоод улсын баатраа ураалгаад шоронд орсон байсан үг байхгүй. Тэгээд Дандрбаатарыг шоронгоос суллаад тэгээд хэсэг одоо Дандрбаатар ахлуулсан нэг хэсэг явуулж Аспаныг устгахаар явуулсан байдаг. Дандрбаатар бол 2 удаа Аспаны аминд халдах оролдлого хийсэн. Одоо энэ Баян-Улгийн Сейлхан гэж өндөр насны дуртгал бодоод яг тэр үед Дандрбаатартай цуг явсан. Тэгээд тэр хүн дурдахдаа 25 жилийн ястай ялтай 2 хүнийг Дандрбаатартай цуг сонгож авсан. 25 жилийн ялтай хүн бол шийдсэн гаргаа штэ. Одоо өгсөн ч яах вэ? Нэг бол сурлагдана гэсэн юм. Тэгээд нэг 4 казах цэрэг аваад тэгээ бэлтгэл хийж хагаад тэгээд энэ Сейлхан гэдэг нь булганы отрядын тусгай хэлтсийн ажилтан байсан хүн юм билээ. Тэгээд бас нэг хэдэн казахууд өгсөн байгаа юм бодвол газарч орчуулагч илмэрч байсан байлгүй дээ. Зурмаан, Авирхаас, Агнаан гэдэг. Тэгээ энэ хэд бол шөнөөр Шинжааны нутагт ороод тэгээд юу Аспаны байсан газрыг нь олоод тэгээд шүн юу яасан бэлээ. Тэрлөө гэрлүүн гар булмутаар шүрсэн бэлээ. Тэгээ гар булмутаар шүрсээд тэгээд гэрээс нь хүн гарч ирэхгүй болохоор нь одоо юу ячлаа. Алчлаа гэж бодоод буцаа явцсан. Тэгсэн Аспан тэр үед гэртээ байгаагүй. Харин 6 настай охин алагдсан. Тэр одоо халдлагаар дараа нэг бас дахиж нэг халдлага хийгээд ингээд амжилтгүй болсон гэсэн юм юу гэдэг. Аспан ч их олон хүүхэд их нэртэй байсан гэдэг лөө. Мэдээж тэр чинь нөгөө исламын шашинтай хүн чинь 4 хүртэл агаатай гэж болно шүү дээ. Тэгээд бас Аспанчдад тэгэлгүүдэд шалтаа асгийн хаан гэж өөрийгөө бодож байгаа юм чинь дараа 4 байх байлгүй дээ. 10 хүүхэдтэй байсан 8 нь алуулсан. Тэгвэл манайхны гартанд тэр охин нь өгсөн. 7 нь бол Хятадын гарт өгсөн л дээ. Ийм юутай тэгээд ерөнхийдөө эн чинь 49 он болоод эренгүүт Аспанч нь Хятадын ардын чөлөөлөх харимтай байлдаж эхэлж байгаа. Одоо коммунист ингээ байлдаж яваа. Тэгээ сүүлдээ Шинжаанд байсан Америкийн консултай хэд уулзсан байдгийг. Энд одоо зургийг гаргах бах. Макаран гэж. Тэгэд тэр нөхөр бол зөвлөгөө өгсөн байдгийн чи ер нь одоо энд бол дийлэхгүй тодорхой. Тийм учраас төвдөр дамжаад энэ тэх рүү гараа гэж.
Тэгээд ерөнхийдөө Хятадын ардын чөлөөлөх армийн ангиудад хэд удаа буцагцсныхаа дараа Аспан бол төвд рүү явна гэж явж байгаа замдаа Хөхнүрт баригдаж 1950 онд баригдаад 51 онд цааслагдсан байдгийг. Юу цааслагдах хүртэл бас үйл явдлууд байгаа л да. Байгаа. Гэхдээ нэвтрүүлгийг талдаад бас гад. Чин Гоминданы шатрын хүүл бол тань л да монголчуудын зөвлөлт толгойд болсон зүгээр л ингэдэг гэсэн болгон дээр яваад зүгээр л хувийн амбицтай л итгэдэг юм шүү нэг тийм үндэснийхээ төлөө ч юм уу те бүс нутгийнхаа төлөө ард түмнийхээ төлөө гэсэн тийм санаа авах таны хэлж байгаас нэг хувьсгалч биш зүгээр л нэг сайн дур итгэдэг юм шүү. Гэхдээ одоо тэгээд юу гэдэг юм бэ? Нөгөө Алтан казахуудын мал ундрын хураагаад эхлэхээр тэрийг эсэргүүцэж ослог гаргасан хүн шүү дээ. Тэгэхээр одоо тэр казахуудынхаа хувьд бол одоо бидний хүмүүрсэн одоо мундаг хүн болж таарна тийм үү? Тийм ч учраас мань хүнд Батэр гэдэг цол өгдөг баг. Батэр гэдэг цол. Тий, Аспан Баатар гэдэг Аспан Батэр гэж. Яг тэр юу утгаараа нөгөө утгаараа энэ хүн чинь бол тийм айхтар тийм тусгаар тогтсон юм уу эсвэл тэр казахуудын хөгжил цэцэглэл ч юм уу тийм юм бодохгүй байгаа шүү дээ. Энэ чинь тэдний хаан болох тухай юм бодож байгаа юм шүү дээ. Тэр тухай би түрүү хальт ярьсан тий. Өөрийгөө Алтан казахын хаан болно гэж бодсон байсан. Чи улсын бол Монголын хаан гэдээ ойлгоцсон. Сталиныг бол Оросын хаан гэдээ ойлгоцсон. Ийм л хүн шүү дээ гэдэг. Хоёул харьцуулж хэлэх юм бол Дэвэн дэмчиг Доноргийн тухай хоёулаа нэг дугаар хийсэн тий. Тэгээ тэр дугаар дээр хоёулаа бас ярьж ирсэн шүү дээ. Энэ хүн бол жишээлбэл одоогийн Хятадын нүдээр үзэх юм бол эх орноос орсон хүн шүү дээ. Бүгд нарийн тэр үеийн Хятадын дундад иргэн улсын иргэн мөн байсан. Японуудтай нийлсэн. Ингээ үзэх юм бол тийм үү тий. Зөвлөлт Монголын нүдээр үзэх юм бол харгас пядал шүү дээ. Тэр өмчтэй. Гэдэг ч юм уу. Тэгэхдээ Монгол хүний нүдээр үзэх юм бол тэр юм чинь өвөр Монголыг нэг ингээд айтайгаа авчихсан гэсэн бодлоор л одоо хэн наашаа гэсэн тэн очиж нийлээдсэн юм а гэж хоёлаа ярьж ирсэн шүү дээ. Аспан бол нэг тиймэрхүү. Тэгэхдээ Дэвэн гэж гүйцэхээр тийм том төлөвлөгөөтэй хүн биш. Ер нь л одоо ингээд Хятадд ирээд газар булаагаад байна, мал булаагаад байна. Би ард түмнээ хамгаалж одоо байлтна гэдээ байлдаад тэгээд тэрний дараа яах вэ гэхээр би ингээд Алтан казахуудаа хаан болно. Жишээл Аспаны зүгээс бид нэр ингээд тусгаар улс болно. Энэ төрийг гэсэн янз бүрийн шаардлага харагдахгүй. Тэгээ мань хүн чинь Орно Туркестаны улс байгуулагдахад тэр Алтай мужийн захирагч болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэр чинь нэг тийм тусгаар тогтнолын ч тухай бодоод байгаа юм биш. Ер нь ойлгохдоо за би одоо ингээд энэ хавьда хаан болчлоо гэд бодсон. Тэгсэн чинь хаанч биш. Өө тэнд сайхан өрөмчид нэг нөхөр сууж байгаа, нэг уугар ч юм уу нөхөр сууж байгаад панк гэд лиценз бичингүүт баха орсууд ирээл газар ухаад эхэлж байгаа. Тэгэхээр нөгөө чи яг л надад хэлбэг газар ухаад ингээл. Энэ л одоо тэр хүний ойлголт юм тийм юу? Мэдээж эхлээд бол бид нэр энэ Гоминданы эсрэг байлдаж байгаа хүн гэдэг бид нар ч юу ах вэ? Зөвлөлтийг нь л дөө бид нэрээ дамжуулаад яг бид нар бол тэнд бас итгэвтэй тагнуулын үйл ажиллагаа явуулт тус нэмэр болж исэн. Хоёрдугаар бас мэдээ Шинжаанд байгаа монголчуудынхаа нөхцөл байдлыг бид нар харж үзээд аль болохоор наашлуулчих гээд бодоод исэн учраас Шинжааны хэрэг явдалд манайхаа оролцоод байгаа юм тэр. Гол сонирхол бол зөвлөлтийг. Зөвлөлтийг бол энэ Гоминданы эсрэг тэмцэж байгаа юм байна гэд. Ингээ явж исэн чинь нөгөөдөг чинь нөгөө зөвлөлтийн өөрийнх нь байгуулж өгсөн засгийн газрын эсрэг байлт явчихж байгаа. Энэ Торон Туркестаны бүгд баримтах улс гээд энэ цаад мэдээж тоглоомын улс байх. Хин цаад сонирхол нь хэний сонирхлоор байгуулагдсан улс? 1945 оны 8 сард Москвад зөвлөлт Хятадын хэлцээ явагдсан. Тэгэхэд бол Хятадын Сунзивэн чинь тэгэхэд ерөнхий сайд нь байлуу, парламентын дарга нь байлуу. Сунзивэн анхалж Москвад ирж хэлцээ хийсэн Сталинтэй. Тэгээд тэр хэлцээ хийж явахдаа сүүлдээ ингээд аргагүй байдалд ороод 45 оны 8 сар гэдэг чинь одоо нөгөө зөвлөлт улс бүгд найрамд Монголоор улс
Японы эсрэг дайнд орох гэдэг штэ. Тэгээд тэрний нэг нөхцөл нь угаасаа яалтын гэрээгээр бүгд найрамдах Монгол ард улсын статус кво хүлээншүүрэх гэсэн одоо нэг болцол байсан. Мэдээж Хятадууд бол тэн дээр маш их тургуутсан янз бүрийн арга сам их хийсэн. Тэгвэл нэгэнт яалтад тохиролцоотой байсан учраас Америкууд бас давхар шахалт хийсэн. Та нар одоо болоо гэд. Тэгэхэд Хятад бол хоёр болцол тавьсан байгаа шүү дээ. Бүгд найрамдах Монгол ард улс Хятадыг Японы одоо эзлэн дөрөм гэлэжтийн гараас одоо савраас чөлөөлөхөд мэдэгдэхүй хувь нэмэр оруулсан байх хэрэгтэй. Хоёрдугаарт бүх ард түмний санал асуулга явуулах хэрэгтэй гэж. Энэ чинь бүгд найрамдах Монгол ард улсыг чиглэсэн болцол биш байхгүй. 24 жил тусгаар улс байгаа шүү дээ бүгд найрамдах Монгол ард улс чинь. Яг албан ёсоор хүлээншүрдөөгүй ч гэсэн дефакт тусгаар улс 24 жил байгаа. Бүхэл бүтэн тусгаар улсад төрж өссөн бүхэл бүтэн үе гарцсан байна шүү дээ. Тийм учраас Хятад тэний хүмүүс биш. Одоо тэгээ суучаад тэнд санал асуулга явуулангууд Хятадын бүрэлд хүнд үлдъя гэд бичхэн гарахгүй гэдгийг бол мэдж байгаа шүү дээ. Яагаад энэ болцлыг тавьж байгаа юм бэ гэхлээр Өвөр Монголыг яах вэ? Төвдийг яах вэ? Шинжааныг яах вэ? Тэр байтугай Манжуурыг яах вэ гэсэн. Яг тэгвэл зөвлөлтийн цэрэг орж байгаа Манжуурыг эзэлчихнэ. Хятад өгөхгүй юу? Тэ? Өгөхгүй байх магадлал бүрэн байгаа шүү дээ. Шинжаан бол үндсэндээ 30-аад оноос төв засгийн газартай ямар ч хамаагүй зөвхөн тэр амбан захирагч нь нэг улаан болж үзэл нэг цагаан болж үзээд байгаа нөхөр шүү дээ. Тэнд зөвлөлтийнхэн орж ирээд эзлэх нь тодорхой. Тэгэхээр Шинжааны үзээ яах вэ? Тэ? Мэдээж хэрэг нэг бүгд найрамдах Монгол ард улсаас юугаар ялгаатай вэ гэхэлэр тэнд нь Хятад хүн ам нь олонх байна. Манжуурд. Олонх манж гэж бараг байхгүй. Засаг байгуулах гээд манж олдохгүй байсан гэж ярьдэн штэ. Өвөр Монголд манж Хятадууд олонход болчихсон тэр үед. За Шинжаанд мэдээж аль хэдийн олонход болцсон юм уу байхгүй. Тийм учраас хэрвээ одоо тэд нэр тусгаар улс болно гэх юм бол бүгд найрамдах Монгол ард улс ингэж тусгаар улс болсон. Та нар санал асуулга явуулаа гэхэд айгүй бол Хятадууд нь олонх юм чинь санал асуулгын дүн яач гарч магадгүй байхгүй. Ийм сонин бодлогын үзүүр дээр явж ирсэн. Тэгээд тийм учраас энэ Шинжааны хэрэг явдал чинь бидэртэй огт холбоогүй биш. Зүгээр яг ерөнхийдөө 45 оны 8 сард хийсэн зөвлөлт Хятадын гэрээг харах юм бол Монголыг дундад тэрхэн улс хүлээншөөрнө. За тэгээд зөвлөлт бол Манжуур, Шинжаан энэ төрлөө бол орохгүй гэсэн ойлголт. Ерөнхийдөө бүр тэгж бичээгүй л дээ. Гэхдээ ерөнхийдөө тийм ойлголт тохиролцоо байна гэж ойлгомоор үйл явдал болсон байна. Тэгээд Дорн Туркестан өөрөө байгуулагдчихна гэсэн үг. Өөрөө байгуулагдаагүй л дээ, энд чинь сайхан зөвлөлтийнхөө ороод байгуулчихж байгаа шүү дээ. Наадах чинь Дорн Туркестан байгуулагдж байгаа чинь 45 он үе. Чанкаши хаашаа ирэхийг хэн ч мэдэхгүй. Тийм биз дээ. Бүгд найрамдах Хятад улс чинь 49 онд байгуулагдж байгаа шүү дээ. Шөө 4 жилийн зай байна. Тэр хүртэл жишээлбэл Манжуурыг бол жишээлхэд Чанкашид буцааж өгөөгүй юу асуудал байна тийм үү? Шинжааныг бол ер нь жоохон Чанкаши их удаан тэмцэлдсэн бол Шинжааныг салгаад авчих байсан байж магадгүй. Тэ? Үгүй бол Өвөр Монголыг нэгтгэж байсан байж магадгүй. Ер нь 44 оны өвөл бол нэгтгэж гэсэн яриа бас байсан байна гэдэг нь манай энэ одоо түүхийн их сурвалжууд одоо шууд их сурвалж алгалдаа шууд бусаар тийм юмуд харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр нэг хэсэг бол Сталины толгойд хэрвээ энэ Чанкаши болж өгөхгүй бол энийг тастаад авна гэсэн бодол бол байсан баг. Одоо тэгээд юу гэх юм бэ? Одоо нөгөө түүх хэрвээ гэдэг байдгүй гэдээ яриад байдаг. Хэрвээ одоо үнэхээр Чанкаши жоохон удаан тэмцэлдээд Мао засгийн эрхэнд гарч чадахгүй удаад юм уу? Альсгүй л одоо Хятадын коммунист нам Хятадын ардын чөлөөлөх харим ялагдаад байсан бол энэ бодлого явах байсан баг л та. Одоо тэгээд гай болоход гэх юм уу? Юу болоход гэмээр юм дээ. Нөгөө Чанкашийн олигтой байлж чадахгүй эсэргээд тэгээд дарагдаад иргэний дандаа
дарагдаад дууссан. Тэгэхээр зөв ингээд улаан хятад улс бий болчихор чинь тэгээ тэр улаан хятад улсыг хятад улсаас ингээд юм тасдаж авахд хэцүү болчихно шүү дээ. 1949 оны 9-р сард бүгднийхээ хятад улсыг зарлахаас 1 сарын өмнө Чоу улсын Сталин хоёрын сүүлчийн уулзалт Сочид болсон байдаг. Тэр уулзалтан дээр Сталин хэлэхдээ та нар өвөр Монголыг нэгтгэж авах гэж битгий яараа. Чанкаши бол Хятадыг тараасан гэдгээр нэр хүндээ алдсан. Маа бол Хятадыг цуглуулж ийн гэдгээр нэр хүнд олох гээд байна шүү дээ гэж. Тэгэхээр нөгөө бодлого эргэжиж байгаа байхгүй. Зөвлөлтийн бодлого. За эдний авах болий. Тэрний оронд маа хүчрхэг болоод Хятад нийтдээ зөвлөлт маягийн улс болох нь чухал гэж үзсэн болтой юм шиг. Дон Туркестан чинь тухайн үед бүр айрамтай засаг захиргааны бүтцтэй хэл хязгаартай байсан юм шүү. Тий. Нилээн хэлбэрчсэн. Гэхдээ Дон Туркестан бол бас л яг нэг хэлэхэд бол хиймэл зохиомл улс л да. Тэнд чи одоо уйгурууд би түрүү нэг уйгур Мамад Баки Халим Гүфүчи гэл ингээл яриад штэ. Эднэр чи ингээд нөгөө тэгээд тэр чи бас болоогүй засаг байгууллагт нь засгийн газрын дийлэнх нь уйгурууд болцсон байна. Тэгэнгүүт нөгөө дотроо дахиад асуудал үүсэн штэ. Угаасаа хүн амын цөөнх нь казахууд монголчууд. Тэ? Тэгээд уйгурууд олонх нь дунгаанууд ус байна. Тэ? Тэгээд уйгурууд дийлэнх болоод ирэхээр хөлсөө өсөг нөгөө уйгур одоо уйгур сайд бол уйгурынхаа юмыг дэмжин штэ. Ингээ бас дотоодын зөрчил бол одоо гарч ирсэн л та. Энэ коменданы дэлхэсээр Монголын хэл рүү Осман дайрснаас өмнө энэ нөхөрч угаасаа Чоулсонтой уулзахаас өмнө нэлээд бужигнуулаад хүрээ хязгаар нэлээд таалаад яваад байсан юм шүү. Тий. Нэгдүгээрт, хоёрдугаарт алдартай зураг байдаг ш нэг Чоулсон гооны шүдэж эхэлж байгаа. Тий. Энэ зургийг хэлж байгаа шүү. Энэ тэр дээлтэй Орос нь бол бүгд найрамдах Монголоор тусад сууж байсан зөвлөлтийн бүр эрхтлүүлэгч Иванов гэж. Дайны үед бол ингэж байсан. Энэ ховдын булган суманд Аспан тэгээ хажууд нь маршал одоо шүдэж хичилж байгаа нэг зураг байгаа. Тэгээ энэ хин бас их ховрлоо. Энэ 44 оны 2 сард одоо болсон уулзалт. Тэгээд энэ дээр бол юу харагдаж байна гэхэлэр энэ Аспан маршал бол зүгээр ч бас нэг тийм зөвлөлтийн өгсөн зэвсгийг дамжуулаад юу ячиж байгаа биш. Одоо зүгээр ингээд дамжуулагч өөрөг гүйцэж байгаа биш. Манай хүн чинь бол бас аминдаа тэр алтан сайхуудын их багш болчиход байгаа байхгүй. Тийм ээ. Тэгээд тэнд одоо цаашдаа одоо яг Шинжаан ямар статустай болох вэ 44 оны 2 сард мэддэхгүй шүү дээ. Тэгээд цаашдаа одоо юу яах юм бол маршалын бодлогыг би юу гэж хараад байна гэхэлэр энэ казахууд тэгээд тэнд байгаа одоо монголчууд эдрийг нэгтгэж байгаа Шинжааны цаашдын засгийн газарт нь ямар нэгэн байр суурьтай байх ийм бодлого байсан болов гэж хараад байгаа. Тэр коменданттай мөргөлдөөд эхэлдэг коменданыхны хамт мөргөлдөөд эхэллээ гэж штэ тий. Тэр бол нэгдүгээрт юу Аспанч нь одоо бүр тал тийшээгээ дай хийгээд эхэлж байгаа байхгүй. Дорно Туркестантайгаа таархаа байцсан тий. Тэгээд юу Оросууд таймуудцсан. Оросууд таймууд нь гэж манайхан тай автоматар муудцсан. Хоёрдугаар зүгээр надад төрсэн сэтгэл ямар Осман би тэгж бодсон гэсэн чинь биш. Гэхдээ миний надад төрсэн сэтгэлээр Осман зөвөр Чоулсонд хорссон юм байна гэж боддог. Намайг хаан болгоно гэж амласан шүү дээ. Тэгээ өвөндөө өрөв гэж. Тийм учраас тэр хилийн байнгын мөргөлдөөнүүд үүссэн юм учиртай юм байна гэж. Тэгээ дээрээс нөгөө хилийн шугамч нь тодорхой биш. Тэвэлээ. Өмнө тэр хасгийн дээрэмчтгээд угаасаа домог байдаг л та. Тэгээд яагаад хасгууд одоо гасахуд гэсэн үг. Одооны махан дуртай болцсон талаар
томог сонсч ирсэн үү? Үгүй. Яг нөгөө урт холын одоо тэр Шинжаавар Монголын орн чинь Алтай хязгаар бас тийм амар биш газар нутаг. Тэгээд хол үлийн мал адуул туудаг. Адуул Түргэн үлийн мал. Тийм. Тэгээд тэрийг иддэг байгаа. Тэгээд адууны маханд орсон. Тэгээд дараа нь монголчууд иддэг болсон гэдэг домог гэдэг. За магадгүй би тэрийг ястан мэдэхгүй. Ер нь бол 1930-40 он баруун хязгаар тэгээд хил хязгаар тогтношоогүй янз янзын үндэстнүүд оршин суугаан нутаг штэ. Тэнд бол ганц казахууд дэрэмжт байгаагүй хаа. Манай сайн ирч өөч хязгааргүй л гэж хэлсэн юмнууд байгаа. Тэгээ одоо нөгөө туваа увсынхан хоёр хоорондоо нэг байнгын нэг адуу малны хэрүүлтэй байлаа шүү дээ хэсэг. Яг тиймэрхүү нөхцөл байдал чи надаас авцснаа тэгвэл би чамаас авна гэдэг юм бол байнга байсан байна. Байтаг богдын тулаан хятадуудын бас нэг юм хэлэх хэрэгтэй. Энийг ингээд Казахын ард түмний эсрэг одоо ингээл юу Дорнов Туркестан эсгийн газар бүгд найрамдах Монгол ард улсын эсгийн газар зөвлөлт улс 3 нийлээд гэл ингэж одоо ярих гэдэг байхгүй бас зарим нөхдүүд нь бас нэг тийм биш тэр чинь ерөөсө үйл хэрэг нь Алтан Казахынхаа нутгаар л хязгаарлагдаад байна. Энэ Аспаны одоо дээрэмчдий чи ороод ирэхэд манайх чинь одоо тэр хил дээр байдаг богд могдод байлдаан дайчин болж ирснээс гадна нисэх хүчнэр цохилт өгж исэн баримтууд бий. Тэр нисэх хүчнэр цохилт өгж исэн эскадрилийн командлагч нь Зайсанов гэдэг казах генерал. Дорно Туркестаны одоо Аспаны эсрэг гаргасан цэргийг командалж исэн бас казах. Тийм учраас нэг тийм нийт казахын хэрэг болж чадаагүй л гэсэн үг. За мэдээж зөвлөлтийн казахууд мэдээж эсрэг л байж таарна шүү дээ, тий. Тэгэхээр энэ бол нийт казахын биш зөвхөн тэр Алтан хязгаарын. Тэгээ энэ хүн амжилтанд хүрээгүй шалтгаан нь бол мань хүн боловсрол муутай байсан учраас өнгөрсөн цаг руу зорилгоо тавьсан байхгүй. Хаан тулс байхгүй гэж. Тэр үед 45 он шүү дээ. Хаан тулс баг хаанч байхгүй ч байх уу те. Байсан ч гэсэн нэг ёс төдий хаантууд үлдээд. Жинхнээр хаантай улс 45 он гүч барах байхгүй шүү дээ. Тэгж яхад мань хүн би яг хаан тулс байгуулна гэж боддог. Тэгэхээр зэрэг энийг ч одоо restoration гэж үзэх юм уу? Restoration movement гэж үзэх бахаа сэрэг хуучныг сэргэх. Тэр бол угаасаа амжилт олох нөхцөл болцолгүй тэгээд дээрээс нь бүс нутгийн гол улс орнууд эсрэг хэрэгцсэн гэхээр мань хүн бол угаасаа амжилт олох ямар ч магадлал байхгүй л дээ. Тэр баруун хилийн тулгаралт гэдэг чинь цуврал нэлээд хэдэн тулгартууд болж байгаа. Тэгээд энэс байтаг богдноос үл сурталын зорилгоор нэлээд монголчууд оролцсон учраас их тодруулаад түүхэнд үлдээсэн үйл явдал юм. Баруун хилийн тулгуур чинь дотор их олон юм шүү дээ. Байтаг богд гээд бид нар яг тэр байтаг богд уулынхын нэрээр хэлсэн болохоос хойш ер нь 47-48 онуудад их олон тулалдаан болсон шүү дээ. Тэнд чинь юу л би одоо бүх тулалдааныхын нэрийг санахгүй. Тэгээд тэнд ганцхан ч одоо Даваадорж Тэгшээг Иван гэд 3 баатар төрсөн биш. Баатар бол нэлийн олон төрсөн. Манай олон хилчиж гэсэн тэнд амиа алдсан ийм түүхтэй. Тэгээд хятадууд бол нөгөө байтаг богдын хятадууд Петашан уул гэж нэрлэдэг. Тийм учраас Петашаны Будлян гэж хятадууд нэрлээд байдаг. Ер нь хятадууд тэгээ юм бол Будлян гэж нэрлэлждэг. Үнэ хэрэг дээрээ бол тэнд бол энэ ч 3 орны зэвсэгчийн оролцсон мөргөлдөөн болж байгаад яаж Будлян байх вэ? Дунд нэг хэдэн дээрэмчин хасаг орцсон. Тэгээд одоо комендант гэдэг чинь одоо ямар ч байсан гэсэн 47-48 онд бол албан ёсны эдийн засгийн газрын зэрэг байгаа шүү дээ. Тэрээ цохилт өгч байгаа агарын эскадрилийн командлагч Зайсанов гэдэг чинь зөвлөлт улсын зэвсэгчний хурандаа. Манайх бол ойлгомжтой тийм манай хилийн зэрэг отрядууд гэхэр чинь бүгднээр төмөглөр улсын зэвсэгчгээд 3 улсын зэвсэгчний мөргөлдөө яваад байгаа юм тийм. Спаны нөгөө цаасалж байгаа нэг бас зураг өгдөг тий. Тэн дээр ч одоо тэгээд нөхрийг уул нь Америкийн консул гаргая гэсэн юм байна. Тэгээд өөрөө үгүй гэж жагаад тэгээ хөхнөрт хинд баригдаад гэсэн үг. Энд ч одоо хятадын чөлөөлөх харин коммунистуудад баригдчихэж байна гэсэн үг. Юу
Энэ Шинжээнд байсан Америкийн консул Макаран гэдэг нь би зургийг гаргадах юм. Макаран энэ хүн л дээ. Энэ хүн. Спонтос харьцаж ирсэн байх нь тий. Харьцаж ирсэн. Энэ чинь Шинжээнд байсан өрөмчөд байсан Америкийн консул шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ хүн бол Аспантай харилцаж ирсэн. Тэгээд мэдээж хэрэг дайны төгсгөл үед бол одоо Аспаныг сонирхож болох өөр нэг улс гэвэл Америкийн нэгдсэн улс л болно шүү дээ. Америкууд чинь 2 дугаар дайны үед бол Хятад маш их тийм оролцоотой байсан шүү дээ. Хятадын одоо Гоминданы агаарын хүчнийг Америкууд бэлдэж өгсөн. Тэгээ Америкийн цэргийн зөвлөгөөдийн тэмдгүү байдаг. Их олон хотуудад консулууд байдгүйсэн. Тэрний нэг нь энэ Макаран гэж консул. Энэ тэгээд сүүлд нь Дорно Туркестаны хувьсгал засгийн газар байгуулагдах үед бол зүхтаасан. Тэгээ энэ хүн бол бас зүхтаагаад төвдөр дайраад энтгэв ороод тэгээ тэндээсээ нутаг утсан байдаг. Тэгээ энэ Аспанд энэ замаар яв гэдэг зөвлөгөөг энэ хүн өгсөн бэлдээ гэд би бол харахтаа мань хүн тэр 50 онд баригдахдаа яг тэр замаар нь явж байгаад хүрч чадалгүй. Тэгээд баригдсан байна гэж ойлгоод байдгийг. За нэвтрүүлгийн цаг өвөртөрлж байна. Тэгээд өнөөдөр баруун хязгаарын хил хязгаарын тулгаралт болон Аспаны хэрэг явдлын талаар подкаст маань явлаа. Тэгээд дараагийн нэвтрүүлгээр уулзцгаая. Баярлалаа. Түүхч Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон Баярын Монголын гээгцэн түүх цувралын шинэ дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая.